Монгол Улсын их хурлын дарга Мие Гомбын энх болд олон улсын парламентын холбооны 136 дугаар чуулганд оролцож буй Арабын нэгдсэн Эмират улсын холбооны үндэсний зөвлөлийн дарга доктор Амал Абдулла Аль Кабаиситай уулзлаа. Улсын их хурлын дарга энх болд та бид хоёр Абу Дабид 3 сарын өмнө уулзаж парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байсан. Манай эрчим хүчний сайд Арабын нэгдсэн Эмират улсад болсон сэргээгдэх эрчим хүчний олон улсын уулзалтад гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Азийн улс орнуудын гадаад бодлогын 15 дугаар яриа хэлэлцээнд хууль зүйн дотоод иргэн сайд танаа шадар сайд бөгөөд дотоод иргэн сайдын зохион байгуулсан уулзалт арга хэмжээнд оролцлоо. Энэ бол харилцаа илүү идэвхтэй болжун илэрхийлэл юм гэлээ. Тэрээр хадагтай Аль Кубайсид хандан Монголын уулуурга болон бусад салбарт Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан бусад байгууллагуудаас хөрөнгө оруулах асуудлыг судлах ажлын багийг Монголд ирүүлэхэд анхаарлаа хандуулно. Таныг Монголд айлчлахыг урьдсан урилга энэ удаа дахин нотолж байна. Танын айлчлал Монгол улс Арабын нэгдсэн Эмират улсын хамтын ажиллагааг шин шатанд гаргахад чухал алхам болно гэлээ. Түүнчлэн Арабын нэгдсэн Эмират улсад 2020 онд болох Экспод оролцоно гэсэн урилга танаахаас ирсэн манай улс оролцоно. Эдийн засгийн хүндрэлийг арилгахад тусдын болох үйс томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар манай ерхий сайд танаа засгийн газарт хүсэл илгээсэн. Тодорхой санал илэрхийлсэн хариу ирнэ гэдэгт найдаж байна хэмээн нэмж хэллээ. Хадагтай Амал Абдулла Аль Кубайси хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх илүү үр ашигтай болгох чиглэлээр Монгол Улсын их хурлын дарга таны гаргаж буй хүчин зүтгэлийг бид өндрөөр үнэлдэгэ гэж үгийнхээ ихэнд хэллээ. Тэрээр Эмиратын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд биечлэн анхаарч эдийн засгийн асуудал хариуцсан сайд болон холбогдох албаны хүмүүст чиглэл өгч Монголын бизнесийн төлөөлөгчид Эмиратад ирж манай хөрөнгө оруулагчдаа яриа хэлэлцээ хийгээсэй гэж хүсэж байна гэлээ. Манай хоёр орны итгэлцэлд суурилсан найрсаг харилцаа хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинэ гэдэгт би огт эргэлзэхгүй байна гэж уулзалтын төгсгөлд хадагтай Аль Кубайси хэллээ.